Сайн байцгааны үзэгчдээ бид Австрали улсад хөлөг онгоцон дээр нийтдээ 2 сар гаруй хугацаанд тусгаарлалтанд өртөөд байгаа. Авьяаслыг монголчууд шоуны оролцогч, уран нуграач, уран бэлэгтэй цахимаар холбогдсон ярьцлага авах гэж байна. За түүний хувьд дэлхийн орнуудаар аялан тоглолттой явж байгаа хугацаанд зорчиж авсан хөлөг онгоцноос нь коронавирусын халдвар илэрч улмаар одоо өрөөндөөсөө гарах боломжгүй өнөөдрийг хүртэл тусгаарлалтанд байсаар байгаа. За түүнтэй холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулъя. Сайн байна уу урмэлгээ? Сайн байна уу. За тусгаарлалтанда байсаар байна уу? Яг нийт хэд хоног яагаад тусгаарлалтанд одоо орсон бэ? Хаана явж байгаа? Тодорхой мэдээллийг үзэгчдэд өгөхгүй юу? Тэгсэн сараас ахуулаад би нэг Таллин MS Grandios-гийн усан онгоц нэр MS сэргэлбэл сард нарны цэргийн тоглолтод хүрэлцэн ирж пэйж явьжсэн. Тэгээд 3 сарын 28-нд миний тоглолт маань басаад Монголоо бутах ёстой байсан. Гэвч 3 сарын 12-нд Америк хэлээ хаагаад онгоц сарын 14-нд Италийн Civitavecchiaгийн дадлан хэвтээр хөлгөлт тогсолт хийгээд бүх зочдод болон эсвэг хаях боломжтой нөлөөтэй хүмүүс бүгд буугаад миний хувьд болохоор яг нэг аль хэзээ хийж хаагаад таасан далаа дээр явж байгаад хөлжсэн учраас тэгээд нөгөө Италид байсан учраас бусад орнууд руу Монголоо нисэх байхгүй болмаас усан онгоцон нэрээ одоо хамтран ажиллаж исэн бүх жүжигчдээсээ ганцаараа үлдээж одоо яг 70 дахь хоногт усан онгоцон нэрээ гээд нислэг гарахыг хүсээгээд байж байна. Бүх ажилчид одоо үлдсэн одоо над шиг байдалд орсон хүмүүс маань бүгд өрөөндөө тусгаарлагдсан. Өрөөндөө карантинд орсон гэх юм уу. Тэгэхээр яг нэгдээ өрөөнөөс гарахгүй 52 хоног тусгаарлагдаа. Тэгээд сая логчин 7 оноос эхлээд өрөөнөөс гарах боломжтой болсон. Тэгээд өрөөнөөс гарсан ч гэсэндээ яг нөгөө өрөөнөөс гараад одоо нөгөө манай онгоц маань нэг нийтдээ 21 давхад тэгээ 15-16 давхартаа онгоцоо одоо балконы том хэсэг одоо алхах боломжтой байдаг. Зөвхөн дэсгэрээ одоо алхах боломжтой. Тухайн яг нөө зочдчдыг буулгах үед бол манайхаас л илрээгүй. Тэгээд 14-нд зогсолт тэгээд үлдээх бүх зочдчдоо буулгаад бүх боломжтой бүх хүмүүсийг буулгасны хойноос манай онгоцтой нэг шалгалт явагдсан. Одоо нэг алдрын одоо эстэг шалгалтууд явагдсан чинь манайхаас 12 хүн вирустай байж ирсэн. 52 хоногийн хугацаанд бол яг жоохон асуудалтай байсан. Яг тэр ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй, алхах боломжгүй, дандаа гаднаас хоол орж ирдэг бол жоохон хүүтэй хаалтай байсан. Хоол ундны хувьд бол одоо яг сонсоод байхад одоо гадаадд гацсан 1000 хүмүүсийг бодвол би яг байртай хоол ундны хувьд бол асуудалгүй байгаа. Гол гацсан асуудал маань гэхээр Монголоо явах ямар ч нислэггүй болсон. Тэгээд нөгөө онгоцонд хамрагдахыг хичээнгүүд нөгөө өвчтэй болон жирэмсэн хүүхдүүд гэдэг альч нөгөө юмд нь хамаарахгүй учраас нислэгт багтаж чадаагүй. Одоо ерөөхдөө явах үед бол локдаун нь ерөөхдөө дуусаад ерөөхдөө бол байдал арай намжаад дайжгүй болоод одоо хэлүүд нэгдэж эхэлж байгаа. Тэгэхээр одоо бусад орноор явах асуудал маань бол арай гайгүй болох байх гэдэг дараа дараагийн нислэгүүдийг л одоо өстөө чиг тайван хүлээн гэдэг шиг хүлээгээр сууж байна да. Яг энэ чинь шууд Италийн элчинлөгөө холбогдож өргөдөл гаргаад хүсэлт гаргасан. Тэгээд одоо хүлээгээл одоо удахгүй гэж хүлээсрэг нэг мэд гэдэл 75 хоног та.